배달을 만나 캠era 어디? За яагаад намайг хончин бэлгүүнэ гэж нэрлэх болсон шалтгааныг одоо би хэлж өгч байна. Яагаад намайг хончин бэлгүүнэ гэж өгсөн бэ гэхэд би одоо яг хөдөө байна. Хөдөө одоо малаа хараад байж байна. Машин дээр манай мал яг хажуухан байгаа байхгүй юу? Яг гэрийн хажуу. Яагаад хончин бэлгүүнэ гэж нэрлэх болсон бэ? Би гэхдээ одоо яг би ингээд бичлэг болгон дээр дандаа ингээд гэрт хийгээд байгаас дандаа ингээд би төв дээр хийгээд байгаа байхгүй юу. Тэгээд би хөдөө ерөөсөө нэг бичлэг хийгээгүй. Ууцаа би хөдөө байхад ямар ч YouTube ерөөсөө нэгээгүйсэн. Тэгээд би үүн бол одоо хүртэл би хөдөө байх ёстой. Яагаад одоо үнэл би хөдөө байх ёстой. Тэгээд энэ оддохгүй наадам болох ч учраас наадмын бүжгэнд намайг оролцохгүйгээд тэр соёлын төвийн оролцгээд манай имээ наашаа намайг ингээд төв оруулаад ирсэн юм аа. Тэгээл би ингээд дандаа ингээд төв дээр бичлэгээ хийдэг. Яг би төв дээр байхад л ташин жилэнд байхад л төв дээр байхад л би дандаа энэ яадаггүй юу. Яг ташин жилэнд байхад би гэртээ суугаад ийсэн байхгүй юу. Тийм. Одоо тэгээд амрангууд биш ээ. Би юу яриад байна? Одоо тэгээд наадмаа энэ тэмдэглэжээ тэгээд шууд хөдөө рүү явах байгаа. Хөдөөгийн амьдрал ямар байх вэ гэж би гоё бичлэг хийнэ чадвал. Гэтэ би хөдөө маш их завгүй байдаг учраас бас өдөрт нэг бичлэг хийж магадгүй гэж бодож байна. Гэтэл юу хийх гэж хичээнэ. Хоёр бичлэг хийх гэж хичээнэ. Тийм ер нь бол яагаад хончин бэлгүүнэ гэж нэрлэсэн бэ? Монголын бихтэй хөдөө байна. Гэхдээ би айлын хоныг харж байна. Гэхдээ манай хөдөө гэр биш. Манай хөдөө гэр чи бүр 3 булгт байдаг байхгүй юу? 3 булгийн уулын хойдолд нь байдаг. Тэгээд яг энэ айлын хажууханд яг юу байгаад байгаа байхгүй юу? Энэ хажууханд яг нэг хон малн байгаад байгаа байхгүй юу? Харин одоо энэ нөгөө айлчаа. Тэгстэй одоо яг энэ хавьд нь нөгөө мал нь байгаа. Одоо би таас гарч харуулъя. Ороод зэрүүн байгаа болохоор. За. Би одоо яг Баянуурт идэх хөдөөний айлт байна. Тэгээ би одоо машин тасуулаа. Хонин дэх их цааш яваачгүй байна. За иймэрхүү л энэ да. Тэгэл хөдөөний амьдрал ямар байдаг вэ? Ямар байх вэ гэдэг. Өдөө очиж гэхдээ тийм ч их сонирхолтой биш байх баха. Хөдөө ер нь бол гадаа байхаас гэртээрээсээ бараг толцдог юм дөө. Дандаа л хонь мал морь зөр явчихдаг юм дөө. Дээрч би байнга тэгж морь зөр дээр ундгүй л дээ. Тэгэхээр юмргүй дараагийн бичлэгээр уулзалтлаа. Төр баяртай. Лайк, коммент, subscribe дараад өөрөө манайхаа. Баяртай намайг үзсэн баярлалаа хайртай шүү. Би